Монгол банк үзүүлж байна. Санхүүгийн боловсрол гэж юу вэ? Яагаад чухал вэ? Санхүүгийн боловсрол гэдэг нь энгийнээр ойлгуулбал иргэн өөрийн нөхцөл байдалд тохируулан санхүүгийн зохистой шийдвэр гаргах, арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагыг хэлнэ. Энд мэдлэг гэдэг нь иргэн хувийн санхүүгийн талаар ойлгодог байх. Өөрөөр хэлбэл хувь хүний санхүүгийн шийдвэр гаргалтанд ашиглах ойлголтыг хэлнэ. Чадвар гэдэг нь санхүүгийн талаарх мэдлэгээ өөрийн санхүү удирдахад ашиглах. Хандлага гэдэг нь хувийн санхүүгийн шийдвэр гаргахдаа өөртөө бүрэн итгэлтэй байх буюу эзэмшсэн чадвараа дадал болгохыг тус тус хэлнэ. Санхүүгийн боловсрол дээшилснээр та өөрийн мөнгөө зөв удирдана. Та өөрийгөө санхүүгийн эрсдлээс хамгаална. Тухайлбал найдваргүй зээл, санхүүгийн залилан, гинтийн хохирлоос. Та өөрийн болон өрхийнхөө орлогыг нэмэгдүүлж зардлыг хэмнэн. Таны санхүүгийн шийдвэр гаргалт оновчтой болно. Санхүүгийн үйлчилгээний салбар. Хэрэглэгчдийн мэдээлэл сайжирч идэвх нэмэгдснээр тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах нэгснэ. Ингэснээр санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ өргөжнө. Санхүүгийн байгууллагуудад хандах иргэдийн гомдол багасна. Нийгэм эдийн засагт гарах бодит үр дүн. Санхүүгийн хүртээмж нэмэгдэнэ. Санхүүгийн залилан мэхлэлтээс урьдчилан сэргийлэх явдал нэмэгдэж, түүнд өртөх иргэдийн тоо буурна. Иргэдийн хадгаламж нэмэгдэж, үр багасна. Хөрөнгийн зах зээлд оролцогчид нэмэгдэнэ. Ятуурл, гэмт хэрэг буурна. Дэлгэрэнгүй www.санхүүгийн боловсрол цэгийн мэн сайтаас хүлээн авч үзнэ үү.